одоо зэрэг бууруулах томьёо гэдэг зүйл байна. Тэгэхээр тригонометр функц нь өөрөө зэргүүттэй байвал тэр зэргүүдийг шуман функц болгох буюу зэргүүдийн буулгах томьёонууд байдаг. Тэр хамгийн ихний томьёог харуул синус квадрат альфа тэнцүү 2-1 өөрчлөх нь 1-ээс косинус 2 альфад тэнцүү байдаг. Тэгэхээр ингээл зэрэг нь буцсан шуман функц тэгээ косинусаар илэрхийлэгдсэн баз. Харин косинус квадрат альфа нь 2-1 өөрчлөх нь 1-ийн косинус 2 альфад тэнцүү. Үүнтэй адилхан синус куб альфа, косинус куб альфа, косинус 4 альфа, 4 зэрэг альфа, синус 4 зэрэг альфа гэх мэт ийм томьёонуудтай байдаг. Хаана эдгээр томьёонуудыг чийжлэх шаардлагатай. Тэгээд хэдэн бодлого бас бодож баттгая. За, зэрэг бууруулах томьёо сэдвийн жишээ бодлого байна. 5 синус квадрат x тэнцүү 2-оос сах косинус квадрат x бол x-ийн утга нь хэдвэ гэсэн тэгштгэл байна. За үүнээс та бүхэн синус квадрат x нэмэх нь косинус квадрат x тэнцүү 1 гэдэг томьёог мэднэ те. Ийм учраас нүүд тэгштгэлийг бодохдоо хоёр талд нь косинус квадрат x нэмээд өгчээ. Тэгвэл 5 синус квадрат x нэмэх нь косинус квадрат x тэнцүү 2 бол хасаг косинус квадрат x дээр синус косинус квадрат x нэмэхээр устдаад 2 гарч ирж байгаа тийм. Үүнээс 4 синус квадрат x нэмэх нь синус квадрат x нэмэх нь косинус квадрат x гэж хичээд нэг 2 дахь тэнцвэлбэл энэний утга нь ихтэй тэнцүү болоод 4 синус квадрат x нэмэх нэг тэнцүү 2 гэж гарч ирдэг. Ийм учраас 4 синус квадрат x тэнцүү 1 гэж гарч ирж байна. За үүнээс энийг шийдийг яаж болох вэ гэхээр тооны синус квадрат юм уу косинус квадрат гэх мэт функцийн квадрат байвал заавал зэрэг бууруулах томьёог ашигладаг. Тэгэхээр энэхүү зэрэг бууруулах томьёо нь синус квадрат альфа тэнцүү 2-1 үржих нь 1-ээс косинус 2 альфа байдаг тийм. Энэ томьёог ашиглахаар 4-ийг үржих нь 2-1 үржих нь 1-ээс косинус 2x гэж гарч ирнэ. Үүн дээр энэ зэрэг бууруулахын томьёог ашигласан байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж гарч ирж байна. Үүнээс 2-оос хасдаг 2 косинус 2x тэнцүү 1 гээд бүгдийг нянзлуул энийг ийшээ оруулаад энийг ийшээ оруулвал 1 тэнцүү 2-ыг үржих нь косинус 2x гарна. Тэгвэл косинус 2x тэнцүү 2-1 гэж гарч иж байна. За тэгвэл энэний шийд ямар байдаг лээ? 2x тэнцүү нэмжсэх арк косинус 2-1 нэмэх нь 2πn байдаг. За ингээ болцсон. Тэгвэл арк косинус 2-1 гэдэг утгыг бид нар сайн мэднэ. Косинус ямар өнцгтэр 2-1 байдаг вэ гэсэн үг. Тэгэхээр косинус 60 дээр 2-1 гэдэг утгыг авдаг болохоор π хуваах 3 нэмэх нь 2πn. За x-ийг ингээд олвол 2x-ний нэмчин x нь 2 дахин бага буюу 2 талын 2 дуучаар π хуваах 6 нэмэх нь πn гарна. Энэ хариалт нь бодиттой. За энэхүү бодлогын хариу ийм гарч байна. Зарим нь тэгээд энэ бодлогоос сурч авах хамгийн чухал зүйл нь квадраттай ийм тэгштгэл гарч ирвэл заавал зэрэг бууруулах томьёог ашиглан зэрэгээ бууруулж бодох хэрэгтэй. Тэгвэл илүү хэлбэрхэн бодно. Ингэж гарч ирнэ. Одоо давхар өнцгийн хувиргалт гэдэг зүйлийг үзье. Давхар өнцөг гэдэг одоо юу гэхээр шууд харуулъя. Давхар өнцөг гэдэг нь одоо 2 альфа, 3 альфа, 4 альфа гэх мэт өнцгүүдтэй байвал давхар өнцөг болчихж байгаа. Тэгэхээр эдгээр давхар өнцгийг задлаад дан өнцгүүдтэй болох буюу тийм томьёо байгаа. Тэгэхээр синус 2 альфа гэдэг нь тэнцүү 2 синус альфаг үржих нь косинус альфа. Энэ альфа шуучлаарай. Буруутсан байна. Косинус альфа. Харин синус 3 альфа 3 синус альфа хасдаг нь 4 синус куб альфад тэнцүү. Харин синус 4 альфа косинус альфаг үрждэг нь 4 синус альфа хасах 8 синус куб альфа. Үүнтэй адилхан синусид ингээд 3 давхар өнцгийг ингэж томьёогоор задалдаг бол косинус хувьд ингэж задалдаг. Косинус 2 альфа косинус квадрат альфаас синус квадрат альфад тэнцүү. Өөрөөр хэлбэл 2 косинус квадрат альфаас нэгтэй тэнцүү. 1-ээс синус 2 синус квадрат альфад тэнцүү. Тэгэхээр косинус 3 альфагийн хувьд юм байна. Косинус 4 альфагийн хувьд юм байна.
Тэгэхээр эдгээр томьёонууд бол давхар өнцгийн хувиргалтын томьёо гэж нэрлэдэг ба энэ томьёонуудаар бас бодол бодохны. За сая косинус, синусыг ярьсан бол одоо тангсын хувьд ийм байдаг. Одоо томьёо болго нэг бүрчлэн ярихад бол цаг аав. Тэгэхээр тангс 2 альфаг ингэж хувиргадаг байх нь, тангс 3 альфаг ингэж хувиргадаг байх нь, тангс 4 альфаг ингэж хувиргадаг байх нэ. Тэгэхээр давхар өнцгүүдийг дандаа даун өнцөг болгодог. За катангсын хувьд юм байна. Катангс 2 альфа нэм, катангс 3 альфа нэм, катангс 4 альфа ийм. Маш ингэ. Тэгэхээр эдгээр томьёонуудыг ашиглаад бид нар тригонометр, тэгштгэл, тэнцэтгэл иш гэх мэт бүх зүйлүүдийг бодож чадна гэсэн үг. За одоо сүүлээсээ 2 дахь сэдв хагас өнцгийг бүтэн өнцгөөр илэрхийлэх. Сая бол давхар өнцгүүд байсан бол одоо энэ хагас өнцөг гэхээр альфа хуваах 2 болчихоос. Тэгэхээр синус альфа хуваах 2-ыг яаж бүтэн өнцгөөр илэрхийлэх гэхээр нэмж язгуур дээр 2-ны 1 үржих нь 1-ээс косинус альфа. За косинус альфа хуваах 2 ч өөрөө хагас өнцөг болчихоо. Хагас өнцгийг бүтэн өнцгөөр илэрхийлэх буюу косинус альфагаар илэрхийлэхээр нэмжсэх язгуур дээр 2-ны 1 үрж 1 дээр нь косинус альфа. За тэгвэл тангс альфа хуваах 2 дээр 2-ийн хувьд юм байна. Тангс альфа хуваах 2-ийн хувьд юм байна. За хагас өнцгийг тангсаар илэрхийлнэ гинэ. Хагас өнцгийн тангасаар илэрхийлэх. Тэгэхээр энэ бол өнцгийн буюу энэ үсэг аа. Синус альфаг хэрхэн хагас өнцгийн тангасаар илэрхийлэх вэ? Тэгэхээр 2 тангас альфа хуваах 2 хуваадаг нь 1 дээр нэмэх тангас квадрат альфа хуваах 2. Гэл хагас өнцгийн тангасаар тухайн синусыг илэрхийлж. Харин косинусыг эсрэгээр нь ингэж илэрхийлдэг байна. Тэгвэл тангас альфаг ингэж илэрхийлнэ. Тангас альфаг ингэж илэрхийлнэ. Маш энгийн юм томьёонуудыг нэг бүрчлээ ярих цагийг авна. Тэгэхээр эдгээр томьёонуудыг та бүхэн цээжлээ бодлогон дээр үргэлж ашиглаарай гэж хэлээ. Тэгэхээр хэдүүл хэд хэдэн бодлого жишээ бодлого бодж үзье. За давхар өнцгийн хувиргалт сэдвийн жишээ бодлого 19. Хэрвээ 8-ыг үрж косинус 4x, косинус 4 зэрэг x тэнцүү 11-ыг үрж косинус 2x хасах нэгтгэх тэнцүү бол x утга хэдвэ гэж байна. За тэгвэл давхар өнцгийн томьёон дээр сая косинус 2 альфа 2-ыг үрж альфа тэнцүү 2-ыг үрж косинус квадрат альфа хасах нэгтгэх тэнцүү байдаг гэж үзсэн те. Тэгвэл энэ хүү тэгштгэл дээр энэ томьёог орлуулахаар косинус 2x оронд энийг орлуулвал 2-ыг үрж косинус квадрат x хасах 1 бол за хаалт дотор байгаа. Нэг хаалтнаас гарвал 22 үрж косинус квадрат x хасах нь 12 болж. За бүгдийн тэнцвэрийн тэмдгийн зүүн талд гарвал 8-ыг үрж косинус 4 зэрэг x хасдаг нь 22-ыг үрж косинус квадрат x нэмэх нь 12 тэнцүү тэг болж. За энэ хүү бодлогыг хэрхэн бодох вэ гэхээр үржтгэн болгон задлаа. 8 үрж косинус 4 зэрэг x хасдаг нь 16 үрж косинус квадрат x хасах нь 6 үрж косинус квадрат x нэмэх нь 12 гэд бүлэглээд энэ хоёрыг бүлэглэвэл 8 үрж косинус квадрат x хаалтнаас гаргахаар косинус квадрат x хасах нь 2 болно. Энд чинээс харин 6-ыг хасах 6 хаалтнаас гаргахаар косинус квадрат x хасах нь 2 болно. Тэгвэл хоёуланд нь косинус квадрат x хасах 2, косинус квадрат x хасах 2 гэж байгаа юм чинь. Косинус квадрат x хасах 2-ыг хаалтнаас гаргаад үржих нь 8-ыг үрж косинус квадрат x хасах нь 6 тэнцүү тэг болж. За тэгвэл косинус квадрат x хасах 2 тэнцүүтийг 8-ыг үрж косинус квадрат x хасах 6 тэнцүүтэй гэсэн хоёр шийд гарч ирж байна те. Тэгвэл эхний шийдийг бодвол косинус квадрат x тэнцүү 2 хасах 2-ыг иш гаргахад за тэгвэл косинус квадрат x-ийн утга 2-той тэнцэж болохгүй. Яагаад гэвэл косинус x-ийн утга үргэлж 1-ээс бага байдаг. Хасах 1-ээс 1-ийн хооронд байдаг. Энийг квадрат зэрэг дэвшүүлвэл косинус квадрат x үргэлж 1-ээс бага тэнцүү гэж гарч ирнэ. Ийм учраас косинус квадрат x нь 2-той тэнцэхгүй энэ шийд биш. Нөгөө талаас косинус квадрат x тэнцүү 8-6 буюу 4-ний 3 гарч. За тэгвэл дандаа өмнөх жишээн дээр бодоход та бүхнийг
функц нь квадрат зэрэг мэрэг зэрэгтэй байвал бид нар заавал зэрэг бууруулах томьёо ёсоор задлах ёстой гэж утсан тийм хэлсэн. Тэгэхээр косинус квадрат альфа тэнцүү 2-1-ийг үрждэг нь 1 дээр нэмэх косинус 2 альфа байдгийг саная. Энэ томьёог ашиглаад бодвол косинус квадрат x нь 2-1-ийг үржих нь 1 дээр нэмэх косинус 2 альфа тэнцүү 4-3 гарна. Тэгвэл 1 дээр нэмэх косинус 2 альфа чинь 2-3 тайлбарлал. Яг бол 2 талын 2-оор үржүүлэхээр энэтэй устд 2 нь устдаад энэчээс 2-ын санаар 2-3 орчих. За тэгвэл косинус 2 альфагийн утга 2-1 гэж гарч ирээд 2 альфа чинь нэмж хасах арк косинус 2-1 нэмэх нь 2pn гэж гарч ирнэ. Учирнаас альфа тэнцүү нэмж хасах арк косинус 2-1 чинь пик бах 3 гэж үзэж байгаа. Яг бол 60 градус тэнцүү. Тэгэхээр пик бах 3-ыг 2 тухаар пик бах 6 нэмэх нь pn гэж гарч ирж байна. Энэхүү бодлогын хариу нэмж хасах пик бах 6 нэмэх нь pn гэж гарах нэ. За тэгэхээр энэхүү бодлого төр зэрэг бууруулах томыг ашигласан. Мөн дээр нь давхар үнцгийн томыг ашиглаж ингэж гаргаж байна. Жишээ бодлого 20 косинус 6x тэнцүү синус 3x-ийг x-тэй тэнцүү бол x-ийн утга нь 90 градусаас 180 градусын хооронд байдаг бол x-ийн шийдвүүдийг олгоно. Тэгээ x өнцөг нь 90 градусаас 180 градусын хооронд байх x-ийн шийдвүүдийг бол. За тэгвэл энэ давхар үнцгийн томьёорууд нь тэгэхээр косинус 6x тэнцүү синус 3x гэж. Тэгэхээр 3x-ийг 2 төржүүлэхээр 6x болж байгаа гэдгийг анзаарсан байх. Ийм учраас давхар үнцгийн томьёорууд. За косинусын давхар үнцгийн томьёо чи юу гэдэг вэ гэхээр косинус 2 альфа тэнцүү 1-ээс 2 синус квадрат альфа тэнцүү байдаг. Ийм учраас косинус 6x дээр яг энэхүү томьёог бичвэл 1-ээс 2-ыг үржих нь синус квадрат 3x бол. За нөгөө талаас өгдлөөсөөр энэ чинь синус 3x тэнцүү. За бүгдийн тэнцүүний тэмдгийг баруун талд гаргавал зүүн талд нь тэгүүлтэн 2-ыг үржих синус квадрат 3x нэмэх нь синус 3x хасах нь 1 бол. За тэгвэл нэг үржтэн болгон задлаа. 2-ыг үржих синус квадрат 3x хасах нь нэмэх нь 2-ыг үржих синус 3x хасах синус 3x хасах 1 гэд синус 3x-гээ нэмэх нь 2 синус 3x хасах синус 3x-гээ 2 хэсэг болгоо задлжээ. Тэгвэл ингээд задлаад энэ хоёрыг нийлүүлэхлээр энэ хоёрыг нийлүүлэглүүл 2-ыг үржих синус 3x ийм бол. За тэгвэл энийг энэ хоёр адилхан байгаа юм чинь хаалтны нэг хаалтнаас гаргуул хаалтан дотор 2 үржих синус 3x хасах 1 тэнцүү тэгвэл. За энэхүү хоёр үржүр нь 0 гарч байгаа бол эн чинь синус 3x-тэй нэмэх 1 тэнцүүтийг 2 үржих синус 3x хасах 1 тэнцүүтийг гэсэн хоёр шийдтэй болж таарж байна. Тэгэхээр синус 3x тэнцүү хасах 1. Тэгээ синусын утгыг чи яаж олдог вэ гэхээр хасах 1-ийн n зэрэг үржих нь арк синус хасах 1 нэмэх нь pn гэж болдог. За тэгвэл арк синус хасах 1 утга чи идлээ. Синус чинь 0 дээр 0-5 дэг. Тэгэхээр хасах 1 дээр пик бах хасах пик бах 2 гэсэн утга авч. За тэгээд pn гэхээр үүнээс x тэнцүү хасах 1-ийн n дээр нэмэх 1 зэрэг. Энэ хасах тэмдгийг энэ зэрэглөө оруулаад өгч болно. Энэ чинь хасах тэмдэг чинь өөр хасах 1 гэсэн үг. Тэгэхээр хасах 1-ийн n зэргийг хасах 1-ээр үржүүлэхээр хасах 1-ийн n дээр нэмэх 1 зэрэг болно те. Үрждэг нь пик бах нь 2 үрждэг нь 3-1. Яг тэгвэл энд дэсэн 3-ыг ийшээ хуваах болго орчиж байгаа 3-1 нэмэх нь pn бах нь 3. Өөрөөр хэлбэл энэ хүү шийдэн хасах 1-ийн n дээр нэмэх 1 үржих нь пик бах 6
нэмэх нь pn баг 3 болж таарч байна. За зөвхөн нэг шийдний юм гарч байна. За нөгөө шийдийг бодвол синус 3x тэнцүү 2-1 гэж гарч ирээд 3x тэнцүү асхныгийн n арк синус 2-1 нэмэх нь pn гэж гарч байна. Үүнээс бодвол арк синус 2-1 гэдэг чинь 30 градус дээр пик баг 6 гэсэн. Асхныгийн n пик баг 6 энэ 3-ын хойш оролцсон учраас 18 нэмэх нь pn баг нь 3 болчих. За нөгөө шийднэ. Тэгвэл x 90 градусаас 180 градусын хооронд байх x-ийн шийд хэд вэ гэдэг бодлого руу шилжиж байна. Ямар ч энэ бодлогын хоёр шийдэг болцсон. За тэгвэл энэ хүү шийдийг яаж болох вэ? Тэгэхээр эхэндээ олсон шийднийхээ бодлого бодж үзье. За эхэндээ олсон шийдний хувьд n-ийн оронд 0 гэдэг утгаар аваад үзье. Тэгвэл n-ийн оронд 0 юм чинь x тэнцүү асхныгийн n-ийн оронд 0 хөр чинь 1 зэрэг үрчим пиг баг 6 нэмэх нь пиг үрчим 0 хуваах нь 3 бол. За тэгвэл энэ бодлого чинь хасах пиг баг 6 буюу хасах 30 градус гарч байна. За тэгвэл энэ хасах 30 градус чинь 90-180 градусын хооронд биш байгаа учраас n тэнцүүний үед x-ийн утга нь хасхныгийн за ямар ч n тэнцүү 0 үед хасах 30 гарахаар 90-180 градусын хооронд биш байна. Ийм учраас n тэнцүү 1 үед авч үзвэл n-ийн орны 1-ийг тавихаар 2 зэрэг үрчим пиг баг 6 нэмэх нь пиг баг 3 гарч байна. За тэгвэл эн чинь хасхныгийн квадрат 1 болно. Пиг баг 6 дээр нэмэх нь пиг баг 3 буюу 90 градус гэж гарч ирж байна. За тэгвэл бодлого дээр 90 градус гэдэг чинь 90-180 градусын хооронд оршихгүй бас шийд биш болж байна. Яг тэгвэл 90-90 их гэсэн тэмдэгтэй байгаа учраас 90 градус тэнцвч болохгүй. За энэ тэнцүү 2-ыг авч үзье. X тэнцүү асхныгийн куб зэрэг үрчим пиг баг 6 нэмэх нь 3-2p. За тэгвэл энэ чинь хасах пиг баг 6 болно. Нэмэх нь 3-2p. За утгаар бодвол энэ чинь хасах 30 градус нэмэх нь 60 100 20 градус тэнцүү 90 градус гэж орж иж байна. За үүн дээр харахад зөв ботсон те. Эхний үед эн чинь 30 градус энэ 60 градус тэгэхээр нөгөө талаас эн чинь 30 градус энэ 120 градус тэгэхээр мөн шийд биш. За тэгвэл n тэнцүү 3-ыг авч үзнэ. X тэнцүү хасхныгийн 4 зэрэг пиг баг 6 нэмэх нь 3-3p. За тэгвэл энэ пиг баг 6 дээр нэмэх нь p буюу 30-180 гэхээр 210 градус. Тэгэхээр 90-180 градусын хооронд бол шийд бол байхгүй байна гэдгийг яг энэ нэгдүгээр шийдний хувьд батлаа. За тэгвэл хоёрдугаар шийдний хувьд 90-120 градусын хооронд шийд байна уу гэдгийг бодж үзье. Мөн адилхан n тэнцүү 1 үед хоёрдугаар тэгштүүлэл бодвол x тэнцүү хасхныгийн 0 үрчим пиг баг 18 нэмэх нь пиг үрчим 0 хуваах 3 бол. За тэгвэл пиг баг 18 ч өөрө 10 градус учраас 90-180 градусын хооронд саний хэсэг катл шүү андаа. Яг саний бүрсээс хэсэг катл шүү за. Тэгээд x тэнцүү хасхныгийн n үрчим пиг баг 18 нэмэх нь pn хуваах 3 гэсэн бодлогын хувьд шийд авч үзэж байна. Тэгэхээр n тэнцүү 0 үед орлуулахаар хасхныгийн 0 зэрэг үрчим пиг баг 18 нэмэх нь пиг үрчим 0 хуваах 3. Тэгэхээр 10 градус гарч ирж байна. Энэ бол шийд биш. За тэгвэл n тэнцүү 1 үед авч үзвэл x тэнцүү хасхныгийн 1 үрчим пиг баг 18 нэмэх нь пиг баг 3 болно. За тэгвэл энэ чинь хасах 1 гэхэр чинь хасах 10 градус нэмэх нь 60 градус болохоор 50 градус. Мөн шийд биш. n тэнцүү 2 үед x тэнцүү хасах 1-ийн 2 зэрэг пиг баг 18 нэмэх нь 3-2p. За тэгвэл эн чинь 1 болно 18 тавахаар 10 градус. P-ийн хувьд 180 градусыг орлуулж үзэж байгаа та бүхэн мэдж байгаа.
Тэгээд эн чинь 120 градус. За тэгвэл 130 градус гэдэг шийдтэй боллоо. Энэ 130 градус гэдэг шийд чинь 90-180 градусын хооронд байгаа учраас шийдмөө. За тэгвэл n тэнцүү 3 үед x тэнцүү хасах 1-ийн куб зэрэг 30 π бах 18 нэмэх нь π үрж 3 хуваах 3 болно. За хасах 1-ийн 3 зэрэг чигээр хасах гэхээр хасах 10 градус нэмэх нь 180 градус. Тэгвэл 170 градус. Энэ бас шийдмөө. n тэнцүү 4 үед x тэнцүү хасах 1-ийн 4 зэрэг π бах 18 нэмэх нь 3-4 π. Тэгэхээр энэ чинь 10 градус төр нэмэх нь 240 градус. Тэнцүү 250 градус. Энэ шийднээс аль хэзээ гараа авсан болохоор энэ шийд биш. Тэгэхээр энэхүү бодлогын хариу 130 градус, 170 градус гэсэн хоёр хариутай байх нэ. За энэ бодлогын бүтэн бодолт бол ийм байна. Та бүхэн бодох ч бол яг ингэж бодож ийш хамгийн зөв бодолтоор хамгийн алдаагүй хариуг гаргаж чадах болно гэсэн үг. За одоо тригонометрийн утгын мужаа тодорхойлох мужийг хэрхэн олох вэ гэдэг зүйлийг үзье. За тэгэхээр синус y тэнцүү синус x гэдэг хамгийн ихний функц. Энэ функцийн хувьд x гэдэг x-ийн утга нь тодорхойлохт муж болно, y-ийн утга нь утгын муж болно. Тэгэхээр x нь бодитоонд тариалагдана. Харин синусын график чинь хасах 1-ээс 1-ийн хооронд хэлбэлцдэг учраас утгын муж нь хасах 1-ээс 1-ийн хооронд байна. Косинусын хувьд яг ижилхэн. За дараачих. Тангсын хувьд утгын муж нь x-ийн тодорхойлох муж нь хасах π бах 2-оос π бах 2 байна. Харин утгын муж нь бодиттой байна. Та бүхэн санаж ивэл нөгөө танкс катанксын график чинь яг ДНК-гийн нэг хоорондоо ингэж уялдсан, ингэж хоорондоо холбогдсон тийм дээшээгээ босоо хэлбэртэй байсан шүү дээ. Тэгэхээр тэр бол y-ийн утга нь хасах хязгаараас нэмэх хязгаараа байхгүй юу? Бодит тоон олногт хамаарлагдаж байна. Харин хасах π бах 2-оос π бах 2-оор хооронд танкс x-ийн тодорхойлох муж байна. Харин катанкс x-ийн хувьд 0-с π-ийн хооронд байна гэж тодорхойлж байна. Харин арксинус x-ийн хувьд арксинус гэдэг нь одоо синусын уруу функц бол явчихж байгаа. Синусын функц чинь бидний сайн мэдхээр өнцгийг тоо руу шилжүүлжсэн бол арксинус нь тоог өнцг рүү шилжүүлждэг. Тэгэхээр уруу функц болж тарж байгаас. Тэр уруу функцийн хувьд арксинус x нь энэ функцийн хувьд y-тэй тэнцүү, y нь x-тэй тэнцүү бол явчихж байгаамаа. Тэр бол шууд x-ийн утга нь хасах 1-ээс 1-ийн хооронд буюу энэ y-ийн утга тэнцүү. Харин y-ийн утга нь хасах π бах 2-оос π бах 2-ийн хооронд байна гэд үзэж байгаа юм л та. За үүнтэй адил арккосинус нь хасах 1-ээс 1-ийн хооронд тодорхойлох муж нь утгын муж хасах π бах 2-оос π бах 2-ийн хооронд байна. За арктангсын хувьд тодорхойлох муж нь хасах хязгаараас нэмэх хязгааргүй утгын муж нь хасах π бах 2-оос π бах 2. Харин арктангсын хувьд хасах тодорхойлох муж нь бодиттой утгын муж нь 0-оос π завсар байна гэдэл утгын муж тодорхойлох муж нь ингэж заалагддаг байх нэ. Тэгэхээр хэдэд бодлого бодож ойлгох бах. Одоо ургуу функц гэж сая зүйл ярьсан шүү дээ. Арксинус гэдэг нь синус гэдэг функцийн ургуу функц болдгоо гэж ярьсан. Тэгэхээр одоо арксинусын графикийг энд үзүүлснээр харуул одоо синусын графикийг x гэрээт хинхлийн байрын солио босоогоор тавьсан юм шиг харагдаж байна. Яг ингээд хасах 1-ээс 1-ийн хооронд байгаа утга нь ингээд 2π болгонд ингээд давтагтаад байгаа. Тэгэхээр арксинус гэхээр юм босоо болоо явцдаг. Тэгээд уруу функц болохоор уруу функцийн график гэдэг чинь угаас x гэрээт байрыг солилцсон гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ийм график гэдэг байх нэ. За тэгэхээр синус арксинус x нь x-тэй тэнцүү байдаг. Тэгэхээр одоо ийм томьёо л доо. Арксинус x нь уруу функц, синус нь өөр функц. Тэгэхээр шууд синус арксинус хоорондоо устдаа x гарч ирдэг. Харин синус арккосинус x нь хувьд нэмж хасах язгуурд 1-ээс x квадрат тэнцүү байдаг гэл. Тэгэхээр бидүүлээ тригонометр тэгштгэл тэнцвэрлэж бодож хахад эдгээр томьёонуудыг ашиглан арксинус арккосинусыг устгаж алга болгож амархан байдлаар бодлого бодох боломжтой
Энэ том юмнууд мэдэхгүй бол бид нар бол ботод маш төвөгт ер нь бодох боломжгүй болно. Тэгэхээр заавал цээжлэх шаардлагатай. Синус арктангсын хувьд x-ийг хуваах, нэмж хасах язгуур дор 1 нэмэх x квадрат тэнцүү. Синус арктангсын хувьд 1-ийг хуваах, нэмж хасах язгуур дор 1 нэмэх x квадрат тэнцүү гэж гарч байна. Харин косинус арккосинус нь мэдээж синустай адилхан. Шууд x гарна. Арксинус x нь нэмж хасах 1-ээс язгуур дор 1-ээс x квадрат. За үүнтэй адилхан яг адилхан ингээд синус арктангс x, косинус арктангс x гэх мэт зүйлүүд ингээд харилцсан шууд пропорционал хамааралтай байгаа. За үүнээс харахад хардаа синус арктангс x-ийн утга косинус арктангс x-ийн утгатай тэнцүү баз. За тэгвэл синус арктангс x-ийн утга косинус арктангс x-ийн утгатай тэнцүү ба. Тэгэхээр үүнээс та бүхнийг хөөрхөн тийм уялдаа холбоог ингээд жоохон харж байгаа. За тригонометр уруу функцүүд нэг ийм байна. Тэгэхээр утгын мууж тодорхойлох төвөж сэдвийн жишээ бодлого байна. За эерэг тэнцүү арксинус дотор язгуур дор x хасах 1. Гадаг нь язгуур дор модулт x хасах 1 гэдэг тэгштэглийг тодорхойлох төвөж болоор байна. Тод мууж гэдэг тэмдэглэж. За тодорхойлох төвөж болоор. За тэгвэл саяны үтсэлчлийн дагуу арксинус язгуур дор x хасах 1 гэдэг функцээс юу гарч ирэх вэ? Тодорхойлох төвөж нь хасах 1-ээс 1-ийн хооронд байна гэж гарч байна. За үүнээс эхний тодорхойлох төвөж бол ингэж гарч ирнэ. Хоёр талд нэг нэмжихөөр 0 язгуур дор x 2. За энийг квадратаар дэвшүүлэхээр 0-ос их x 4 гэж гарч байна. За квадратаар гэдэг юм болчих. За тэгвэл хоёрдугаар тодорхойлох төвөж нь юу гэхээр хүртүр хуваар бутраатай тий хуваарт тоог тэгт тугааж болдгоо гэдгээс шийдвэр гардаг. Үүнээс юу гарах вэ гэхээр язгуур дор x хасах 1 тэгтэд тэнцэхгүй гэдэг зүйл гарч ирнэ. За үргэлж энэ тодорхойлох төвчийг санаж авах шаардлагатай. Яг тэгвэл энэ тодорхойлох төвчөөс хамаарат зарим шийдвүүд шийд байх болдог. Тийм учраас бид нэр хүртүр хуваар гэдэг хуваарт байгаа тоо тэгтэд тэнцэхгүй гэдэг тодорхойлох төвч гарч ирж байна. За тэгвэл энэ юу гэхээр квадратаар дэвшүүлээд хасгыг шавуулахаар модулт x нэгтгэд тэнцүү гэж гарч ирнэ. X тэнцэхгүй 1 x тэнцэхгүй хасах 1 гэж гарч ирж байна. За 3 дугаар тодорхойлох төвч нь язгуур дор x хасах 1 гэдгээс юу гарч ирэх вэ гэхээр язгуур дотор байгаа тоо үргэлж тэгээс их бүр тэнцүү гэдэг тодорхойлох төвч гарч ирнэ. За тэгвэл модулт x 1-ээс их тэнцүү 1-ийг шавуулах модулт x 1-ээс их тэнцүү. Тэгэхээр x 1-ээс их x нь 1-ээс бага гэсэн хоёр шийд гарч ирж байна. За тэгвэл энэ гурван зүйлийг нийлүүлээд тодорхойлох төвч маань гарч ирнэ. Тэгвэл ямар тодорхойлох төвч вэ гэхээр за тоон хөлбөн дээр зуръя. 0 4 энэ хоёрын хооронд байна. Нөгөөх нь 1-ээс их бас 1-ээс бага ингэж гарч ирнэ. Тэгээд нэгтэй тэнцэхгүй гэдэг энэ дээр тэмдэглэж байна. Нэгтэй тэнцэхгүй гэдэг ингээд тэмдэглэж байна. Тоон шулуун дээр тэнцэхгүй гэдэг юм нэг тойгоор тэмдэглэж болдог. Энэ болохоор 0 4-тэй тэнцэнэ гэсэн. За энэ хоёр тоон шулуун огтлол буюу тэгэхээр ингээд доошоо зураад ингээд байхаар яг энэ хэсгийн хэмжээ гарч ирнэ те. Энэ хэсгийн хэмжээ чи юу гэхээр x харилцах 1 орохгүй гэхээр 1-ээс 4 гэж гарч ирнэ. Хүү бодлогыг тодорхойлох хэмжээ ингэж болж байна. За тодорхойлох төвөж сэдвийн жишээ бодлого 2 байна. За тэгвэл эерэг тэнцүү арксинус дотор 2-ыг хуваах модулт x-ээс хасах 1. Хасдаг нь аркосинус
дотор модультай x-ээс 4 гэдэг функцийн тодорхойлох томоожийг олоорой гэнэ. Энэ хоёр тусдаа хоёр функцийн ялгуур юм учраас хоёр функцийн тодорхойлох томоожийг тусад нь гаргаж ирээд нийлүүлж бодох шаардлагатай. Тэгвэл эхний ээлжинд арксинус 2-ыг баг модультай x асах 1 гэсэн функцийн тодорхойлох томоожийг олъё. Тэгвэл арксинус дотор байгаа тоо чинь үргэлж асах 1-ээс нэмэх 1-ийн хооронд байх хэрэгтэй гэдэг зүйлийг сайн мэдж байгаа. За тэгвэл энийг зүүн талын эхэлж бодъё. Зүүн талын эхэлж бодвол 2-ыг баг гэдгээс асгыг тэмдгийнхаа баруун талд гараад ирвэл 0 үлдээд 2-ыг баг модультай x асах 1 нэмэх 1 бол. За энэ дээр ижил хуваар өгвөл модультай x асах 1 2 нэмэх нь модультай x асах 1. Өөрөөр хэлбэл 1 дээр нэмэх нь модультай x одоо модультай x асах 1 гэдэг функц тэгээс их болж таарч байна. За тэгвэл модультай x дээр нэмэх 1 гэдэг чинь үргэлж тэгээс их байдаг тоо. Тэгэхээр эерэг тоонд хуваажиж тэгээс их бөгөөд тэнцүү тоо гарна тийм учраас хуваарьтайгаа тоог үргэлж эерэг байх ёстой гэж хэлчихэ. Буюу 0-оос их бөгөөд тэнцүү. За тэгээд хуваарьтайгаа тоо чи юу штэ 0 ажиллахгүй. Тэгэхээр яа 0 ажиллахгүй гэхээр а гуах 0 шийдвүү гардаг. Ийм учраас хуваарьтайгаа тоо үргэлж 0-т тэнцэхгүй гэдгээс ер нь бол модультай x асах 1 үргэлж тэгээс их модультай x 1-ээс их тэр x 1-ээс их нэгдэл x нь асах 1-ээс их гэж модуль 2 янзаас олж байна. За эхнийх нь хоёр дахь нь одоо баруун талын юм тийм 2-ыг баг модультай x асах 1 гэж. За энийг тодорхойлох мэж болох мөн адилхан 1-ийг тоог нь тэмдгийн нүүдэлд гараад ирэхээр ийм болно. Тэгээ ижил хуваар өгөхөөр юу гэхээр 2-ыг баг модультай x асах 1 асах нь модультай x нэмэх 1. Тэгвэл 3-аас ас модультай x модультай x асах 1. Тэгээс их тэнцүү. За тэгвэл модультай 3-аас модультай x-ийг тэгтээ тэнцвүүлэхээр модультай x нь тэнцүү 3 модультай x 1-ийг тэгтээ тэнцвүүлэхээр модультай x нь 1 гэж гарч ич. Тэгвэл тоон шулуун дээр 1 3 гэж чичээд модультай x өмнөх коэффициент нь хасах энийх нэмэх байна. Тэгэхээр хасах тоог нэмэх тоогоор үржүүлэхээр хасах тоо гадаг тийм. Тэгэхээр энэ хасгаар эхлэн нэмэхээр эхлэн хасгаар эхлэн гэж тоон шулуугаар тэмдэглэнэ. За тэгвэл энэ хасах 3-аас их үед дандаа хасах тоонууд гарна. 1-ээс 3 орон дандаа нэмэх тоо гарна. 1-ээс бага үед үргэлж хасах тоо гарна гэдэг тоон шулуун дээр тэмдэглэгээ хийсэн гэсэн үг. За тэгвэл бид нар чинь юу гараад ирсэн бэ гэхээр үргэлж хасах байдаг. Буюу энд байдаг утгыг сонгож авах хэрэгтэй. Тэд нар бидний тодорхойлох нэмж болох хэрэгтэй гэж бодож байгаа. Нөгөө талаас модультай x-ийг мартаж болохгүй. Модультай x чинь үргэлж тгээс их тоо байдаг тийм. Тэгэхээр энийх юу болж байна вэ гэхээр 0-оос их бөгөөд тэнцүү 1 за үүн дээр бас нэг зүйл хэлэхэд хуваарьт байгаа тоо тэгтээ тэнцэхгүй гэдгээс модультай x нь нэгтээ тэнцэхгүй өөрөөр хэлбэл модультай x нь хасан нэгтээ тэнцэхгүй зүгээр x нь хасан нэгтээ тэнцэхгүй x нь нэмэх нэгтээ тэнцэхгүй гэдэг бас юм гарч иж байгаа. Нэмэх тэгтээ тэнцэхгүй хасан нэгтээ тэнцэхгүй гэдэг ингээд тэмдэглэжээ. Тэгвэл 0-оос 1-ийн оронд 3-аас ингэж гарч ирнэ. Эхнийх хоёрдугаар баруун талд байгаа зүйлээ тодорхойлох мөч ийм гарч байна. Зүүн талд байгийнх нь ийм гарч байна. Тэгвэл энэ хоёрыг нэгтгэвэл юу гарч ирэх вэ? Тоон шулуун дээр зураад үзье. Эхнийх нь x нь 1-ээс бага нэгдэл x нь 1-ээс их нэгдэл x нь хасах 1-ээс бага гэсэн тийм. Тэгвэл тоон шулуун дээр зурвал 1 хасах 1 гээд энийг тэгвэл ингээд хасах 1-ээс бага 1-ээс их энэ хоёр нь орохгүй гэдэг хариу гарч ирж байгаа. Нөгөө талаас 0-оос 1-ийн оронд x нь 3-аас их бөгөөд тэнцүү гэж гарч ирсэн. Тэгэхээр
тоон шулуун дээр зурвал 0-оос 1-ийн хооронд нэгтэй тэнцэхгүй 0 2 3 3-аас их гэж 2 тоон шулуун гарч ирж байна. Энэ бол x гэсэн тоон шулуун байна шүү дээ. За энэ 2 тоон шулуунууд хооронд огтлыг аавна гэхээр 0-оос 1-ийн хооронд авлаа гэхэд энэ тодорхойлох мужтайгаа огтлцох утга байхгүй. Ийм учраас нэгээс их утгыг авна. Тэгэхээр ингээд бичгээр x нь 3-аас их буюу тэнцүү үүдийг тодорхойлох муж гарч ирж байна. За тэгэхээр эхний функцийн тодорхойлох муж бичгээр x нь 3-аас их буюу тэнцүү үүдийг зүйл гарч ирж байна. Тэгвэл 2 дугаар функцийг тодорхойлох муж бичээ 2 дугаар функц чинь бидний сайн мэдэх арккосинус дотор модултай x-с 4 гэдэг функц байгаа тийм. За тэгэхээр арккосинус дотор модултай x хасна x-с 4 гэдэг функцийг тодорхойлох муж бичгээр мөн адилхан хасныг-ээс нэг хооронд модулын хаалтан мартав. За үүнээр модултай тооч үргэлж тгээс их бүгд хэцүү байдаг гэдгээс энийг болох вөхөр ийм бодлого руу шилжнэ. Энэ бодлогын утгыг бол x-ийн утгыг бол гэсэн. За тэгвэл модулын хаалт яаж задлагддаг лээ? Модуль дотор байгаа тоо тэгтээ тэнцвүүлээд x-ийн утгыг олно. Тэр утга чинь мөн адилхан тоон шулуун дээр бичээд нэмэхээр хасгаа задна. Яг бол x-ийн үнэх коэффициент нэмэх авахчаас нэмэх дараа нь хасах гэж байгаа. За тэгвэл x нь 4-өөс их үед хаалт нь нэмэхээр задарна буюу хэвэндээ өчигдөн. Харин x нь 4-өөс бага үед хаалт нь хасаа задрах буюу ингэж задарна гэсэн. Энэ хоёрын нэгдэл. За тэгвэл хоёр тал энэ тэгшлэлийг бодвол хоёр талын 4 нэмж өгөхөөр 4-өөс x их 5-50 хооронд байна. Энэ харин 4-өөс их гэдгээс энэ бодлогын хариу нь яг энэ хэмээр үлдэнэ. За энэ болохоор 4-ийг хасаад өгч хасах 4 хасах x хасах 3 бол. За тэгвэл бүгдийг хасахныг тугаад өгчвөр 4 x 3 бол. За хасах 4-ийг хасахныг тугаахаар 4 гарна. Хасах x-ийг хасахныг тугаахаар x гарна. Хасах 3-ыг хасахныг тугаахаар 3 гарна. Тэмдгүүд нь өөрчлөгдсөн байгааг анхаараарай. Яг бол тэнцдэг бишээ сөрөг тоон буюу хасах тоон тугаахаар тэмдгийн эсрэгээр солигддог. Баруун тиш харсан бол зүүн тиш хардаг гэсэн үг. За нөгөө талаас x нь 4-өөс бага гэсэн зүйл байгаа тийм. Тэгвэл энэний утга нь x 3-аас 4 хооронд байна. За тэгвэл эхнийх нь энэ, хоёр дахь нь энэ хоёрын нэгдэл. Нэгдэл гэхээр огтлол биш шүү дээ. Та бүхэн сайн мэдж байгаа. За 3-аас 4-ийн хооронд дөрөвтэй тэнцэхгүй, нөгөөх нь 4-өөс 5-ийн хооронд ийм байна. Тэгвэл энэ хоёрын нэгдлэхээр бүх утга нь буюу x хариалагдах нь 3-аас 5 байна гэсэн. За 20 дугаар тэгшлэлийн үед функцийн үед тодорхойлох мужийн нэгдүгээр функцийн тодорхойлох мужийн энэ гарлаа. Дахин хэлбэлээ харуулаг байна. Тэгэхээр 3-аас 4-ийн хооронд бичин 4-өөс 5 хооронд бичин энэ хоёрын нэгдлэхээр энэ хоёрын завсраа бүх шийдэд орно. Тэгэхээр x хариалагдах нь 3-аас 5 гэж гарч ирж байгаа. За тэгэхээр 2 дугаар функцийн үед энэ гарч байгаа. 1-р функцийн үед энэ гарч байгаа. Тэгвэл нэгдэл нь юу вэ гэхээр огтл нь юу вэ гэхээр x нь 3-аас их 3-аас 5-ийн хооронд байна гэдэг зүйл огтл юу вэ гэхээр мэдээж 3-аас 5-ийн хооронд байна. За тэгэл эцсийн хариу нь 3-аас 9 их 5-аас 9 3-аас их бүгд тэнцүү 5-аас 9 бага гэсэн хариу гарч байна. Энэ бол бидний энэ бодлогын эцсийн хариу болж байна. Тэгэхээр энэ бодлого бол жоохон урт төвөгтэй бодлого. Гэхдээ тодорхойлолт мууч сэдвүүд шаардлагатай бүх аргуудыг дотроо оруулсан болохоор их онцлогтой бодлого гэж би бодож байна. За тодорхойлолт мууч сэдвийн сүүлийн жишээ бодлого 23 дугаар жишээ арксинус дотор 1-ээс сах x нэмэх нь логарифм модуль дотор x суурьтай 2x-с сах 1 гэдэг функцийн тодорхойлолт мужийг олно гэнэ. За тэгвэл энэ хоёр өөр функц нь хоорондоо нэмэх тэмдгээр холбогдож байна.
Тийм учраас хоёр функцийн тодорхойлох мужийг тусад нь олъё. Эхний ээлжинд зүүн талтай хамгийн эхний функцийн тодорхойлох мужийг болвол ийм бол яг бол арксинусын дотор байгаа тоо хасах нэгээс нэг оронд байх хэвээр гэдэг тодорхойлох муж үзсэн шүү дээ. За үүнээс хордлын хойдыг нь хасах нэгийг хасах өгчвөл хасах 2 нэгээс нэгээс хасах x 0 бол. За тэгвэл хоёр талын хасахныг хуваад өгч 2. За тэнцвэргүй шиг хасах тоон хувааж ивэл тэмдэгний эсрэгээр солигдно. Хасах x-ийг хасахны дугаар x 0 ийм болно. За тэгвэл энэ функцийн тодорхойлох муж нь юм байна. Харин 2 дахь функцийг 2x хасах нэг гэдэг чинь өөр модуль дотор биш зүгээр хаалтанд байгаа шүү дээ. За тэгвэл энэ логарифмын тодорхойлох муж гэхээр хамгийн ихэнд суурийн тодорхойлох мужийг авч үзье. Суур нь үргэлж тгээс их байх хэвээр нэгтэй тэнцэхгүй байх хэвээр. За тэгвэл логарифм дотор байгаа тоо тгээс их байх хэвээр гэсэн гурван тодорхойлох муж л байгаа. Энэ гурыг тооцож үзвэл x нь тэгтэй тэнцэхгүй гэж энэс гарч ирнэ. Харин модультай x нэгтэй тэнцэхгүй гэдгээс тооцлоо. Ших янзын бал дуусчлаа. Бал дуусчихсан жоохон катлна. Манайд ингээ балгүй болчих жоо юу вэ? Энэ цэнх болно яг уу. Тэгэхээр x нь нэгтэй тэнцэхгүй, x нь хас нэгтэй тэнцэхгүй гэж гарна. Харин дээр чи x нь тэгтэй тэнцэхгүй гэж энэ модульт x гарч ирж байгаа. За ийм хоёр байна. Харин доотлын хамгийн сүүлийн хувь 2x нэг нь тгээс их гэдгээс 2x нэгээс их x нь 21-ээс их гэсэн. За тэгвэл тоон шулуун дээр энэ юг зурвал онгоцсон 21-ээс их тийм ээ. Тэгээд яхалаа нэгтэй тэнцэхгүй. Тэгтэй тэнцэхгүй. Хасан нэгтэй тэнцэхгүй гэсэн гурван зүйл гарч ирнэ. За тэгвэл 2 дугаар функц тодорхойлох муж нь x нь 2-1-ээс их 1 нийтэл 1-ээс нэмэх хязгааргүй гэж гарч ирж байна. За тэгвэл эхний тэгштгэлийн тодорхойлох муж нь энэ, хоёр дахь тэгштгэлийн тодорхойлох муж нь энэ. Ийм учраас нийт тодорхойлох муж нь энэ хоёрын нийтлэл байна. Өөрөөр хэлбэл 2-1-ээс 1, 1-ээс 2 нь орно гэсэн тодорхойлох муж байна. За би энийг хэрхэн шууд гаргаад ирв гэж та гайхаж магадгүй. Тархин дотроо би энэ тоон шулуунаад зурцсан байхгүй. Тэгэхээр яаж зурсан бэ гэхээр хамгийн ихний тоон шулууныг зурвал 0-2-ын хооронд ингэж зурна те. За 0-2-ын хооронд. За тэгвэл хоёр дахь тоон шулууныг зурвал 2-1-ээс 1 за нэгийн тоон авахгүй шүү дээ. За тэгэхээр 2-1-ээс 1, 1-ээс юм хязгааргүй гэж байна. Ийм учраас энэ хоёрын огтлол буюу ингээд тавахаар 2-1-ээс 1, 1-ээс 2 хүртэлгээд энэ хоёрын хоорондох зай болж таарч байна. Тэгэхээр бодлогын хариу энэ хоёр таарч байна. Та бүхэн ойлгосон байх гэж найдаж байна. За ингээд тодорхойлох муж гэдэг сэдвийн жишээ бодлогууд ингээд дуусч байна. За тэгэхээр утгын мужийг болъё. Утгын мужийг болох жишээ бодлогыг хэрвээ эерэг тэнцвэр синус квадрат 2x хасдаг нь 6-ыг үржих нь синус 2x нэмэх нь 8 гэсэн функц өгсөн, тэгштгэл өгсөн бол энэний утгын мужийг болохоор гэсэн. Энэхүү тэгштгэл хамгийн багад ямар шийд авах вэ? Хамгийн ихтэй ямар шийд авах вэ гэдэг шийд бишээ. Утгыг авах уу гэдэг зүйлийг утгын муж нэрлэдэг байгаа. За тэгвэл y гэсэн энэхүү функцээ жоох янзлая. 6-гаар 2-ыг үржих 3-ыг үржих нь синус 2x гэдэг энийг задлжээ. Нэмдэг нь 9, хасдаг нь 1 гэдэг 8-аар задлжээ. За тэгвэл энэ чинь болох вэ гэхээр синус 2x-ээс хасдаг нь 3-ын квадрат болно. Үнийг харж чадж байна уу? За тэгэхээр хасах 1. За тэгвэл
хамгийн бага утга нь юу гарах вэ гэхээр синус 2x гэсэн функц хасах нэгтэд тэнцүү нэмэх нэгтэд тэнцүү үед синус 2x-с 3-ын квадрат хамгийн бага гарна. Яагаад ингэж байгаа вэ? Тэг тайлбарлая. Синус 2x утга 1-ээс бага хасах 1-ээс их үед те. За ийм үед синус 2x-с 3-ын модуль хамгийн бага утга авахын тулд энэ доторх утга нь хамгийн бага өстой. Ийм учраас би шууд нэгтэй тэнцүүгээ хэлчихэж байгаа. Тэгэхээр синус 2-с 3-ын квадрат читэй тэнцүү болох үгээр 4-тэй тэнцүү. Тэгээд энэ чинь 4-тэй тэнцүү юм чинь хамгийн бага утга нь 4-өөс сахныг буюу 3 гарч байна. Харин хамгийн их утга нь юу вэ гэхээр синус 2-с 3-ын квадратын үед хамгийн их авах ёстой. Ийм учраас хасах 4-ийн квадрат буюу синус 2x нь хасах нэгтэй тэнцүү үед хасах 4-ийн энэхүү квадрат нь хасах 4 болоод хасах 4-ийн квадрат нь 16. Үүнээс 16-аас хасахныг буюу y-г болохоор y-г тэнцүү 16-аас хасахныг тэгэхээр 15. Хамгийн бага утга нь 3, хамгийн их утга нь 15 гарч байна. Тэгэхээр утгын мужи нь y-г хариалагдах нь 3-аас 15-ын хооронд болж таарж байгаа. За тэгэхээр утгын муж болдог нэг арга байгаа. Ерөнхийд нь бүх функцийн хувьд утгын мужийг энэхүү аргаар бодж болно гэсэн. За f(x) гэсэн функцийн хувьд x-ийн муж нь тодорхойлогдох муж болж байгаа тийм. Харин f(x) гэсэн функцийн нөгөөх нь утга нь утгын муж болж байгаа. Тийм бол уран функц гэдэг зүйлийг байдаг. Тэгвэл уран функцийн тодорхойлогдох муж нь f(x) гэсэн функцийн утгын мужтай яг тэнцүү байдаг. Ийм учраас бид нар энэхүү аргыг ашиглан ямарваа нэгэн функц байлаа гэхэд тухайн функцийнхаа уран функцийг олгоод уран функцийнхаа тодорхойлох мужийг олно гэдэг нь энэ нөгөө функцийнхаа утгын мужийг олж гинэ гэсэн үг. Тэгвэл одоо энэ жишээ болгохоор хэдүүл энэ аргыг турш үзье. За f(x) гэсэн функц нь өөрөө 2-ын үржил синус x гэсэн үг. Тэгвэл уран функц нь яаж болдог лээ? Хасах 1 зэрэг x гэдэг одоо уран функц гэж тэмдэглээд байгаа шүү дээ. Уран функцийг олохдоо x, y гэсэн утгын хооронд байран суулждаг. За энэ дээр жишээ бол одоо y тэнцүү 2-ын үржил синус x болж байгаа шүү дээ. Тэгвэл x тэнцүү 2-ын үржил синус y болно. За тэгвэл x-ийг хуваах 2 чинь синус y болно. Нөгөө талаас y-г болвол арк синус x-ийг хуваах 2 болно. За арк синус x-ийг хуваах 2 болно. Тэгэхээр одоо энэ функц чинь өөрөө уран функцтэй гэж тэнцүү болж байгаа гэсэн. Тэгвэл энэний тодорхойлох мужийг болохоор хасах 1-ээс x-ийг хуваах 2 1. Яг л арк синус дотор байгаа тоож хасах 1-ээс 1 оронд байх хэвээр. Ийм учраас 2-ын 2 үржлэхээр хасах 2-оос 2 оронд байх хэвээр. Энэ нь нөгөө функцийнхаа утгын муж болдог байна. За тэгвэл шалгаж үзье. 2-ын үржих синус x гэсэн функцийн хувьд хамгийн бага утга нь юу вэ? Синус x чинь хасах нэгтэй тэнцүү үед хамгийн бага утга авна. Тэгэхээр 2-ын үржих синус x чинь хасах 2 болно. Харин хамгийн их утга нь синус x нь нэгтэй тэнцүү үед хамгийн их утга авна. Тэгэхээр 2-ын үржих синус x буюу 2 болно. Хамгийн бага утга нь 2, хамгийн их утга нь хасах 2, хамгийн их утга нь нэмэх 2 байна. Тэгэхээр энтэй таарж байгааз ийм учраас бид нар утгын мужийг бас ингэж олж болох нэ гэсэн үг. За тэгэхээр энэ бодлого хариу энэ байна. Өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Тригонометр гэдэг зүйлийг ерөнхийд нь ингээл үзэхэд хангалттай. За тэгэхээр хэдүүл хэд хэдэн томыг үзсэн. Хэд хэдэн жишээ бодгоцсон. Тэгэхээр эдгээр томьёог ашиглан тригонометрийн бүхий л
тэгштгэл тэнцэтгэл биш бодох боломжтой гэсэн. Одоо улсын шалгалт, элс төрийн шалгалтад орж ирж байгаа бүх бодлогуудыг саяны хэдэн томьёогоор л бодно. Саяны хэдэн томьёог бага зэргийн өөрчилж аваад хувиргалт хийгээд тухайн бодлогуудаа бодно гэсэн. Тэр бол маш энгийн та бүхэн тийм амар хэцүү хүнд зүйлгээд түлээ зааваад байх шаардлагагүй. Тригонометр гэдэг зүйл бол логарифм гэдэг зүйлтэй ямар ч ялгаагүй. Өөр ингэсэн дүрмийн дагуу хөдөлгөөт хийгээд гараад ирдэг. Маш энгийн. Функц гэхээр ойлгож байгаа шүү дээ. Орцыг ямар нэгэн механизм руу орууллаа, гарч ирлээ. Функц гэдэг чинь яг адилхан. X-ийг fx гэсэн функц руу орууллаа, ямар нэгэн зүйл гарч ирлээ, тэр нь y гэсэн зүйл. Гэл болоо. Тэгэхээр өнөөдрийн хичээл ингээд дууслаа. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Дараагийн хичээлээр хамтдаа байхыг хүсье. Баяртай.